сайн байна уу? Өнөөдөр би лаа хийж үзүүлэх гэж байна. Тэгээд банк ууршуулаач ууршуулж чадахгүй байгаа. Эсвэл зүгээр л голааны үнээрт арома терапи хийгээд тийм ээ. Өөрийнхөө дортой үнэрээр терапи хийгээд тэгээд хийх гэж байж болно шүү дээ. Тэгэхээр өнөөдөр лаа хийж үзүүлье. Тэгээд танд лаа хийхэд юу хийх хэрэгтэй вэ гэхээр танд шилэн сав хэрэгтэй. Дөнгөж сая ариу талаас гаргасан шилэн сав маань байна. Энийг би Target-ээс авч ирсэн. Эсвэл ингээд хэв байж болж штэ. Ийм хэвийг би бас Amazon-оор захиад авч ирсэн байна. Тэгээд та сой одоохонд 3 төрлийн wax лааны лав гэж яриад байгаа штэ. Тэр байдаг. Парафин ла бүр 19 дугаар зуунаас хэрэглэж ирсэн. Тэгээд тэр парфюм ботой учраас хүний бие мөнүүлээгээд болцсон баа. Тэгээд ихтэй soy wax эсвэл beeswax хэрэглэж байгаа. Soy wax болохоор бас deforestation те ойжуулахгүй цөлжилт үүсгэж байгаа учраас тэрийг хэрэглэхгүй байгаа. Харин beeswax хэрэглэж байгаа. Гэхдээ beeswax хэрэглэхдээ та ямар их сонгох вэ гэхээр энэ organic гэж бичсэн beeswax сонгож байгаа. Тэгэхээр organic гэх бол pesticide цацсан байдаг юм. Pesticidтэй цацсан тийм лав бас хэрэглээ баймааргүй шүү дээ. Гэхдээ өөртөө химийн бодисгүйгээр лав хийх гэж байгаа. Тэгээ юуны төлөө хийж байгаа лээ тийм ээ. За тэгээ ийм байгаа шүү. Тэгээд энэ дээр гоё өөрийнхөө дуртай амин тас гэж хэлээд байгаа шүү дээ. Essential oil нэмээрээ. Би ямар хэрэгэлдэг вэ? Би Young Living essential oil хэрэгэлдэг. Гэхдээ Planet Therapy гэдэг бас өөр боломжийн үнэтэй тийм essential oil байд юм байлээ. Тэгээ та ерөнхийдөө essential oil хэрэглэхдээ сайн судалж агаад ямар essential oil сонгохгүй бол дотроо янз бүрийн химийн бодис орсон тийм брендийг сонгох юм бол бас л нөгөө химийн бодистай болчиход шүү дээ. За тэгэхээр танд юу хэрэгтэй вэ гэхээр би түрүү хэлээд шил нэг Target-аас авсан эсвэл энийг Amazon-аар авсан гэж яаж ирсэн те энэ хэв байна. Тэнгүүтээ ингээ хэмжөөр тэгээд нөгөө beeswax үзүүлсэн те beeswax organic beeswax үзүүлсэн. За тэнгүүтээ лааны хөндрүүлэгч голтой гэдэг юм байна. За хурдан ярихгүй бол миний хайлуулсан beeswax яах гэдэг юм. Буцаад хөрөх гэдэг. За тэгэхээр штэ эхлээд энэ хэмжүүрээр аваад 100 г-аар их нийлж тэгээд үзэл 100 г гэсэн бат. Тэгэхээр 100 г beeswax. Энэ болохоор beeswax pellets гэдэг энэ хараа ийм дотроо ийм. За энийг хайлуулаад яах вэ гэхээр зөв усаа буцалгаад тэнгуүтэ шилэн савнд хийчихнэ. Шилэн савнд хийгээд за ингээ шилэн савнд хийцэн тэгээд шилэн савнд хайлуулаад тэнгуүтэ заавал модор хутгах шүү. Төмрөөр хятхан бол тэр төмрийн юу чинь дотор нь орчин тийм ээ. Тэгэхээр модор хутгана. Модоор банг хутгаад хайлуулна шүү заяа. Тэнгуүтэ танд ингээд температур хэмждэг юм байхan бол жишээлбэл ямар тосноо хийх гэж байгаасаа шалтгаалаад өөр байна. Жишээ за тэнгуүтэ одоо хийгээл шууд хийгээл эхэлчихэ л да тийм ээ. Би гэхдээ юмыг яаж мэдхүү ариутгцсан ч гэсэн энэ ретинол спирттэй шүү дээ. Тэр цацчдаг тэгээ ариутгчдаг давхар ингээд доторхон ариутгаад тэнгүүтээ лааны хөндрүүлэгч голоо хийгээд одоо иймэрхүү болсон байна шүү дээ. Тэнгүүт нь яг ингээд голдон тааруулахын тулд би энийг зүгээр хувцсны хүүхдүүдийн маань хувцсны л юу юм л да. Тэнгүүт ингээд голдон тавихын тулд ингээд голрол тавихын тулд ингээд голж тавиад хөндрүүлчих гэсэн. Тэнгүүт нөгөө лааны тас маань одоо хөрөлцсөн байгаа. Ерөнхийдөө лавандрыг болохоо 128 Фahrenheit гэдэг одоо маахар хэд юм да 40 хэд юм. Тэгэхээр тэрэн дээр яг таарна.
Тэрнээс илүү болохоор юу хүчин багасчин гэсэн үг. Тэнгүүдээ энэнийг хийгээд 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20. За ингээ 20 лавендер 20 роsemary өнөдр хий гэж бодож байна. Ерөнхийдөө 40 тосол хийдэг. Энэ rosemary нөгөөх нь lavender. За энийг хийцэн. За тэгээд энэ голыгаа дээрээс нь хаажилж аваад за тэгээд би дээрээс нь rose хатаасан цагаан дэлбэрнийг хасан байгаа. Тэгээд тэрнээсээ хий гэж бодож байна. Жохон дээрээс нь цацаж өгөөд